Монгол улсаас Турк улсад суралцж байгаа оюутан залуусын ээлжид хаврын баяр болж өнгөрлөө. Бүгд найрамдах Турк улсад Монгол улсаас суурьсан суралцж байгаа оюутан залуусын дунд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Истанбул хотноо хаврын баяр зохиогдсон болж өнгөрлөө. Спорт болон урлагийн бүхэл төрлүүдийг хамруулан зохион байгуулдаг хаврын баярын үйл ажиллагаа 4 дахь жилдээ зохиогдож буй бөгөөд Монголын соёл найрамдлын нийгэмлэг оюутан залуус маань хамтран явууллаа. Монголын соёл найрамдлын нийгэмлэг нь Турк улсад 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж тус улсад суралцж буй оюутан сурагч болоод мөн түүнчлэн ажиллаж амьдарч буй Монгол иргэдийнхэн эрх ашигыг хамгаалах, ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх, тэдгээртээ уялдаатай тулгамдсан асуудлуудад чиглэсэн үйл ажиллагаатай төрийн бус байгуулгана. Энэ жилийн хаврын баярт зөвхөн оюутан залуус бус Турк улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдээ хамруулсан нь өмнөх жилүүдээс онцлог болж өнгөрсөн юм. Хаврын баярын нээлтэнд Монгол улсаас Турк улсад суугаа Истанбул хот дох ерөнхий консул мөх очир. Мөн Турк улсын талаас олон улсын оюутнуудын соёл урлагийн асуудлыг хариуцсан бараан нийгэмлэгийн эрхлэгч Мехмед нар оролцож үг хэллээ. Энд гойсны энийг сонсох гоё байдгийг. Би өөрөө Олимпийн орны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг болохоор тамирчин хүнийг харахад сайхан санагддаг. За, абдэстэйгээр дөрё. Турк улсад ажиллаж амьдарч суралцж байгаа та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Мэдээж хэрэг Монгол улсын засгийн газар энэ дэлхийн хаана аль өнцгч ажиллаж амьдарч байгаа монголчуудаа төрийн үйлчлэгийг ойртуулахын тулд их бодлогын арга хэмжээ авч байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд бол Стамбул хотын ерөнхий консулын газрыг нэг шийдвэр гарч бид нэр энэ тамжигдаа ирж ажил эхлэхэд бэлэн болсон байна. Би бүгд мэдж Анкара хотлоо элчин сайдын яаман байрладаг газар руу бид нэр бичиг одоо иргэдийнхээ үйлчлэгийг үзүүлэхэд ямар хүндрэлтэй байдгийг та бүгд бол мэднэ. Дээр нь монголчуудынхаа эрх зөрчигдсөн тохиолдолд хэрэг хурж ажиллахад хүндрэлтэй байдгийг бас төрийн албаныхан нар бол мэдж байгаа. Тийм болохоор цаашид бид энэ Стамбулд бол та бүгдээ ойрхон үйлчлэгээ үзүүлэхээр ингээд 4 өдрийн бүрэлдэхүүнтэй ерөнхий консулын газрыг нээснийг мэдгэхэд бас таатай байна. Манай энэ хаврын баярыг санаачлан зохион байгуул 4 дахь жилдээ гэсэн баха зохион байгуулж байгаа бас Монголын соёл найрамдлын нийгэмлэгийн залуучуудыг баярлалаа. Энэ үйл ажиллагааг байнгын дэмжиж ирсэн манай Бараан Федерацийн хамт олондоо Мехмед хаан одоо ирсэн байна. Бас баярлалаа гэдгийг бас талархсан илэрхийлье. Байнгын тамирчин та бүгдээ амжилт хүсье. Хаврын баярын үйл ажиллагааг ивент итгэж хамтран зохион байгуулсан Анкара хот дох Монгол улсын элчин сайдын яам, Турк улсын Истанбул хотын Тевфик Айденик спорт цогцлбор, олон улсын оюутнуудын соёл урлагийн асуудлыг хариуцсан бараан нийгэмлэг гэх мэтчлэн олон байгууллагуудаа зохион байгуулагчдын зүгээс талархалтай хандж байгаагаа энэ дашрамд илэрхийлж байлаа.